Яг тэн дээр байгаа энэ одоо түтгэлзүүлсэн гэдэг байгаа заалт маань тухайн үед шууд хүчингүй болсон заалт гэж ойлгож байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол 21 оны ерөнхийлөгчийн сонгуул үндсэн хуулиа бариа явцсан. Тэгэнгүүт тухайн үед одоо ингээд үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг харахаар тухайн заалтыг түтгэлзүүлсэн гэдэг байгаа. Тэгэхээр тэр заалт чинь хүчинтэй байсан юм шиг ойлголт төрөд байгаа байхгүй юу? Тэгээ хэрвээ ерөнхийлөгчийн тухайн хуулийн тэр заалт хүчинтэй байсан юм бол 21 оны ерөнхийлөгчийн сонгуул яаж явсан байх вэ гэдэг ийм сонио асуудал үүсэж байгаа. Тэгэхээр уг нь бол үндсэн хуулийн цэцээр маргаан үүсгэх гэхээсээ илүүтэйгээр өөрөөр хэлбэл одоо яг хуулийн тодорхой заалт үндсэн хууль зөрчсөн эсэх гэдэг маргаан гаргахад тэр хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалттай холбоотойгоор маргаан үүсдэг. Гэтэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэртээ тэргүй тэрэнд нийцээд хүчингүй болох ёстой заалт тийм үү? За засгийн газар тэрийг хуулиа өргөн байраад өөрчлөх ёстой байсан. Үндсэн хуулиа нийцүүлэх ёстой байсан. Гэтэл тэр үүргээ биелүүлээгүй. За тэр үүргээ биелүүлээгүйгээс болоод өдий болтол тэр хуулийн дээр явцсан. Гэтэл тэр хуулийн заалтыг үл хамааран энэ дунд чинь ерөнхийлөгчийн сонгуул явцсан. Өөрөөр хэлбэл яг үндсэн хуулийнхаа өөрчлөгдсөн заалтаар явцсан. Тэгэхээр өнөөдөр үндсэн хуулийн цэцээс уг нь маргаан үүсгэх гэхээсээ илүүтэйгээр яг энэ заалт бол өөрөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу өөрчлөгдөх ёстой буюу хүчингүй болсон заалт байна. Энийг засаж залруулаа гэдэг зөвлөмжийг ч гэдэг юм уу тийм ээ. Дүгнэлтийг гаргацсан байсан бол уг нь зүйтэй гэж харагдаад байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр энэ заалтыг түтгэлзүүллээ гэдэг ойлголт чинь хүчинтэй байсан юмыг түтгэлзүүлж байгаа юм шиг ойлголт гараад ирчихэж байгаа учраас 21 оны ерөнхийлөгчийн сонгуул яаж явсан бэ гэдэг энэ асуудал үүсэж байгаа шүү. Тэгэхээр ер нь цаашдаа иймэрхүү юмн дээр бид нар анхаарч явахгүй бол одоо яг энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөй холбоотойгоор өөрчлөгдөөгүй бас хуулийн заалтууд бий. Тэгэхээр тэр бол автоматар хүчингүй болсон байх ёстой байхгүй юу? Гэтэл хүчингүй болсон гэдгийг илэрхийлэхээс илүүтэй түтгэлзүүллээ гэдэг ийм одоо дүгнэлт гаргаж байгаа бол жоохон хуульцсан агуулгаараа бол үр дагавар нь жоохон сонирм эвгүй болоод байгаа шүү. Асуулт биш, коммент байна гэж би ойлгож болох уу те?